За та бүхэнд AutoCAD програм дээр хэлбэр хурдан одоо зурах бас нэг аргачлалын зүйлийг зааж өгье. За энэ дээр болонгод ийм хоёр параллел шулуун байна. За энэ хоёр параллел шулууны голыг олохын тулд анхлан суралцагчд болонгод хөвчлэн ингэж болдог. Ингээд голын цэг нь ингээд. За голын цэг нь энэ байна гэдэг голын шугамд. За үүний оронд бид нар маш хэлбэраар яах вэ гэхлээр center line командын мөрөн дээр center line гэж бичээд эхний шугамыг дараагийн шугамтай ингэнгүүт олдчихно гэсэн үг. Ийм байдлаар хурдан маш хэлбэраар. За дараа нь мөн адилхан циркл буюу тойрог дээр center mark гэдэг ингэнгүүт бас яг олдчихно гэсэн үг. Ийм байдлаар бид нэр хурдан зурж сурах нэ гэсэн үг. За ийм хоёр бас шулууныг хооронд нь өнцөг гаргаж холбох хэрэг гардаг. Зураг зурж байхад за тэгэнгүүт ихэнх анхлан суралцж байгаа хүмүүс маань болонгод хөвчлэн ингэж холбоод байдаг. Одоо ингээд хооронд нь ингээд ингэж холбоод байдаг. За энэ нь болонгод маш бас жоохон удаан тэгээ ер нь харахад бас жоохон болох арга. За үүний тулд яах вэ гэхлээр хэдүүлээ энийг олбохын тулд маш хурднаар буюу хэлбэраар fillet ашиглаад эхний шугамыг хоёр дахь шугамтай энэ дахиад fillet эхний шугамыг хоёр дахь шугамтай ийм байдлаар хурдан хэлбэр аргаар бид нэр зурж болох нэ.